Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Улсын хуралд өргөн мэдүүлсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 2026 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Хууль санаачлагч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны доктортой байдлыг дэмжих, бизнесийн идэвхжлийг нэмэгдүүлэх, өргөжих нөхцөлийг бүрдүүлэх, бичил жижигдэн аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн татврын илүү их хялбар таатай орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын бизнесийн орчны олон улсын давцанд өөрчлөлтөх чадвар сайжирч, жижигдэн бизнес эрхлэгчдийн татврын ачаалал буурах, улмаар эдийн засгийн өсөлт нэмэгдэж, нийгмийн доктортой байдлыг бэхжүүлэх, суурь нөхцөл бүрдэх, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа доктортой өргөжүүлэн хөгжүүлэх, санхүүгийн чадвараа бэхжүүлэх, бизнесийн идэвхийг нэмэгдүүлж, дотоод гадаадад зах зээлд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзсэн байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламент эмээн цахим сайт байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байна. Байнгын орооны хуралдаар хуулийн төслийг хэлцэх үед улсын хурлын гишүүн инх төвшин хуулийн төсөл татвар ногдуулах орлогын босхийг нэмэгдүүлж 6-аас 10 тэрбумын орлоготой аж ахуйн нэгжүүд 25%-аар татвар төлөхөөр тусгацсан хэдэн аж ахуйн нэгжийн татврын ачаал хэдийн хэмжээгээр буурч байгаа талаар виртуал бусад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татврыг 100% хөнгөлөхөд хамрагдах аж ахуйн нэгжүүдийн тоо болон үзүүлэх хөнгөлтийн дүнгийн талаар асуулт асууж хариулт авсан болно. Хуулийн төсөлтэй холбогдуулан улсын хурлын гишүүд үг хэлээгүй болно. Аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олон хуйуу 68.8% саналаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх зүйтэй гэж үзлээ. Улсын хурлын эрхэм гишүүдээ аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх хэсэг хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. За жаргал сайхан гишүүнд баярлалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн түрүүчийн хуулийнхтайгаа адилхан байгаа.